Мосегийн үед алгасал баярыг тэмдэглэсэн зөвнөлийн уул мөрийг тоомлон Иесусийн анхны ирэлтээс Тэнгэрийн хаанчлалд орох хүртэлх үйл явдлыг 3 үе шат болгон дүгнэцгээе. Мосе анх алгасал баярыг хаана тэмдэглэсэн бэ? Египтэд тэмдэглэсэн алгасал баяр нь ямар утгатай вэ? Египтээс нүглийн боолчлолоос чөлөөлсөн алгасал баярын биелэлт юу вэ? Энэ нь нүглийн боол байсан биднийг Иесус алгасал баяраар чөлөөлөх гэсэн утгатай. Дараа нь цүлт тэмдэглэсэн алгасал баяр юу илтгэдэг гэлээ? Иесусийн шавнаар тэмдэглэсэн алгасал баяраар уг зөвнөл биелсэн. Цүлт 2 дахь жилээс хойш 40 жил алгасал баяр сахиагүй байсан тэр зөвнөл хэрхэн биелсэн бэ? Манай эртний 325 оноос хойш Ан сан хүн эцэг маань бидэнд алгасал баярын үннийг илчлэх хүртэл 1600 орчим жил алгасал баярыг ганц ч тэмдэглээгүй уг зөвнөлийн биелэлт болсон. Канаан нутагт орохын өмнө Гэлгалт алгасал баяр тэмдэглэсэн Израильчуудын зөвнөл хэрхэн биелэх вэ? Тэнгэрийн Канаан нутагт орохын өмнө сүүлчийн ард түмэн алгасал баяр тэмдэглээд Тэнгэрийн Канаан орж байж уг зөвнөл биелэгдэнэ. Энэ 3 үе шатыг сайтар санаж байх ёстой.